Их хурлын чуулганы 18 оны 6 сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар төрийн өмчөөс аймгийн нийслэлийн өмчөд эд хөрөнгө шилжүүлэх тухай улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийн эдсийн хэлэлцүүлэлт бэлдүүлэхээр эдийн засгийн байнгын орон шилжүүлсэн байгаа. Тогтоолын төслийг хууль зүйн техникийн талаас нь хянаж, нэр томьёо, хэл найруулгын засвар өөрчлөлтийг хийлээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн явцад улсын хурлын гишүүн Д. Эрдэнэт Монгол Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-2-ын 2 дахь заалтыг үндэслэн нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэг бэлтгэх явцад төслийн зарим заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн байж болзошгүй гэж үзээд хууль зүйн байнгын орооноос үүнийг нь дэмжсэн санал дүгнэлт ирүүлсэн тул төслийн 2 дахь заалтыг хүчингүй болгох улсын их хурлын гишүүн Мөнхбат улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-2-ын 1 дахь заалтыг үндэслэн төслийн хавсралтанд Архангай аймгийн Хайрхан сумын нийгмийн даатгалын хэлтсийн байрыг орон нутгийн өмч шилжүүлэн тусгах зэрэг санд гаргасан болно. Төрийн өмчөөс аймгийн нийслэлийн өмчөд эд хөрөнгө шилжүүлэх тухай улсын их хурлын тогтоолын төсөлд үг хэллэг хууль зүйн техникийн засваруудыг хийсэн эцсийн хувилбар байнгын орооны эцсийн хэлэлцүүлгээр санал хураалгах зарчмын зөрүүтэй томьёолыг та бүхэнд тараасан болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ төрийн өмчөөс аймгийн нийслэлийн өмчөд эд хөрөнгө шилжүүлэх тухай улсын их хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг бэлдсэн талаар танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. За, хууль зүйн